Одон өндөр сувагт тавтай морил би бол хөтлөгч Инхбат хөтлөгч Сандагийн бэлтгэн хүргэдэг сүүлчийн өдөр нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн дугаарыг энгийн бөгөөд төгс урайтай хад алба болон худалдааны салбарыг дэмжигч Ариг банк ивент тэтгэж байгаа. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Одон өндөр сугаар болон NTV телевизээр 83.3 107 столгоны Одон өндөр радиогоор хүрч байна. За өнөөдрийн сэдэв бол амиа хорлох сэтэл удамшдаг уу? За өдөр мэндэ ба. Өдөр мэндэ. За энэ 1954 оны 1-р сарын 24-нд бас нэг үйл явдал болж. Энэ яасан гэхээр энэ өдөр дэлхийн нийт алдарт зохиолч Эрнест Хемингуйг эхнэрийнхээ амтаар Африкт онгоцны ослоор өөд болсон гэдэг эмгэлт мэдээг бүр дэлхийд даяар зочирдон хүлээж авч. 54 онд. Үнэн хэрэгтээ Хемингуй бүр нэг биш уулан бүр 2-2 ослд ороод ирсэн байна. Яасан гэхээр Хемингуй дөрөв дэх эхнэр Мэригийн хамт тухайн цагтаа нөгөө Бельгийн Конг гэдэг нэртэйсэн одоогийн Арсан бүгд намс Конг улсаар хөндлөн гулд аялчаад тэгээ зэрэгэлдэх нөгөө Угандагийн нутгаар дайран гарахдаа жижиг оврын онгоц нь ашиглагтгаа байсан нэг шом мөргснөөс болоод ослын булт хийхээс өөр аргагүй байдалд орсон юм байна л да. Энэ болохоор эхний осл нь. Энэ эхний ослоосоо болоод Хемингуй яасан гэхээр нуруу мөрөндө гэмтэл авсан ба. Харин эхнэр Мэрийн хид хідэн хавирга нь хугараад мөн л их хүнд бэрцсэн ба. За ингээд тэд мод бутан дунд ингээд шөнийг өнгөрөөгд Угандагийн нэгэн жижигхэн суурьнд арай гэж нэг завэр хүрсэн ба. Тэгсэн өөрсдийг нэрч хайж байсан эрлийн онгоцны нисгчийг ашгүй олсон ба. Нисгч нь тэднийг яаралтай том хотын эмнэлэгт хүргэх хэрэгтэй гэж зүтгэсээр хагаад ингээд бас ахаад нисгтээ бэлтгэл муутай хөрчиж. Тэгсэн чинь өнөөх жижигхэн хотын нисэг буудлын тэр нэг хөөрч буух зурсан дэндүү нэг нарийнхан юм байгаа шүү дээ. Тэр нарийнхан байснаас нь болоод Хемингуйг нэг аврахаар очсон нөгөө онгоц чинь хөөх үедээ ахаад тосолж. Ингээ онгоц маш хурдан гал авалцаад хизээ мэдгүй бараг дэлбэрэх болсон учраас яасан гэхээр Хемингуй эхнэр Мэри болон нөгөө нисэг залуу хоёр чинь хагарсан цонхоор хурдхан онгоцноосоо гараж амжихгүй. Харин Хемингуй онгоцны тэр нөгөө эвдэрч яажсэн хаалгыг өөрөө бүр толгоогоор мөргөн байж онгоолгоод тэгээд амь гарсан ба. Энэ хоёр дахь ослоос болоод Хемингуй хид хідэн газараа түлэгдээд тэгээд толгойдоо бас мэдээж хүнд гэмтэл аваад бүр тархины нугасны шингэн чихэр нь гойжсэн гэж байна. Тийм амир одоо хүнд гэмтэл авцсан. Энд чинь урдтал нь ихний осол нь бас хүнд гэмтсэн байсан шүү дээ. Ингээ бүр давхар хүнд гэмтэл. Гэхдээ Хемингуй хэдхэн өдрийн дараа ихэд Кенийн нийслэл Найроби хотын төв эмнэлэгт өөрийнхөө тухай нөгөө үгсэн гэдэг мэдээг уншижээ. Нөгөө 54 оны 1 сард болсон тэр нөгөө дэлхийд даяар зочроос мэдээг өөрөө Найроби хотын эмнэлэгт уншиж байгаа байхгүй юу? Хөөх өөрийгөө би ийм алдартай гэж хэвээр мэдсэнгүй штэ гэсэн мар инээж гэсэн хөвтөж байгаа. Тэгвэл бүр миний Азийн тэнгэрс надаас ч арай ч нүүр буруулах юм байна гэмэ. Нөгөө найз нөхдөд зөхөө очиж байгаа байхгүй юу? Гэхдээ энэ онгоцны дараасан хоёр осоос амьд гарснаас сарын дараа хүүтэйгээ ан хийхээр явж байгаад ой хэрийн түүмэртэй таарад тэгээд толгойд ахин хүнд гэмтэл авсан ба. Тэгэд тэр толгойд гэмтэл аваас гадна энэ түүмрийн үеэр хөл, цээж, зүүн гартаа гэд бүр 2 дугаар зэргийн түлэгдэлтэй тэгээд тийм амир хүн чарахтай ахаад имлэг тавьсан ба шүү дээ. За энэ бидний өнөөдрийн сүүлчийн өдрийн сэдвийн гол дүрийн баатар маань тийм ингээд ганц сарын дотор ийм их хадал явдал туулдаг онц сонирхолтой зохиол байлаа гэхэд хин ч итгэж үнэмшихгүй байхгүй. Бүр гол дүрийн баатар нь ийм нөхөр байна гэж бүр ийм зохиол бид нар уншиж байгаагүй шүү дээ. Адал явдал зөндөл зохиол уншиж байсан. Гэтэл ийм гайхалтай зохиолыг бүр Хемингуй өөрөө бичсэн байлаа ч гэсэн уншигчдын гайхш нь бүр тасархаар ийм зохиол байхгүй. Гэтэл Хемингуй үнэхээр ч хэдэн 10 зохиол бүтээлийнхаа энэ хачин жигтэй дөрвчигээ өөрөө тийм нэг адармаатай тийм амьдрал туулсан яг хүн юм. Хувь заяа түнд амар тайван үхэл бэлэглэхээс хүртэл татгалцсан шүү дээ. Харин биеэр дуулсан үзэж харсан юмсыг нь амьдралын сүүлийн хэдэн жилдээ яаж зовж чансныг нь ойлгож мэдсэний дараа энэ агуу зохиолчд үнэхээр амиа хорлохоос өөр сонголт байгаагүй юм шиг санагддаг. Яагаад амиа хорлохыг нь өндөр ярина. Тэгэхээр Эрнест Хемингуй 1899 оны 7 дугаар сарын 21 энэ өдөр тэр Америкийн Иллиной мужийн Оук парк нэртэй жижигхэн суурьнд хожимоо нөгөө жинхэнэ Америк зохиолч хэмээн цоллуулах Нобелийн шагналтай хамгийн агуу зохиолчдын тоонд орох Эрнест Хемингуй мэндэлсэн байна. Энэ Иллиной мужийн Оук парк гэдэг нь Чикаго хотын төвөөс 10-аад бээрийн зайд байдаг одоо тийм жижигхэн суурь. Хемингуй өөрөө бүр төрж өссөн суурингаа өөр ингэж хэлсэн байдаг шүү дээ. Гудамж талбай нь
өргөн том ч гэсэн хүмүүсийг энэ тарих нь өчүүхэн баг гэж нэгж дүрслэн бичсэн байдаг шүү дээ. Яч таа. Хемингуэй аав Клэренс нь болохоор бүх хүүхдээ өөрийн гараар их барьж авсан тийм эмч хүн. Оо тийм. Тий. Харин ээж Грэс нь болохоор дөөрийн дуучин болох хүсэл мөрөөдлөө биелүүлж чадаагүй нэг эмэгтэй. Хемингуэй өөрийгөө Нью-Йоркийн одоо би бол Нью-Йоркийн метрополитен операд хүртэл дуулах боломжтой байсан. Харин нүдэн тайзны гэрэлд одоо нэг хит мэдрэг байснаас болоод би нэг сайн тэгээд энэ мөрөөдлөө орхисон юм а. Түүнээс гадна би сайн ээж байхын тулд авиас бэлгээ золиослсон юм шүү дээ хүүхдүүд минь гэнтэр гэж байнга ярьдаг гэсэн. Энэ нь хүүхдүүдэд нь маш их дарамттай. Тийм байна. Тий. Та нараас л би дөөрийн дуучин болж чадаагүй. Тий. Ингээд 6 хүүхдийн хоёр дахь нь буюу яг эцэгийнхээ ууган хүн болон мэдлсэн Эрнст Хемингуэй болохоор алдар нэртэй зохиолч болсныхан дараа ээжигээ бүр дарангуулагч байсан. Харин аав маань харин яг л зарц шивгчин шиг гэрийн хамаг бор хар бор ажлыг хийдэг байсан. Тэгээд аавыгаа болохоор зөвхөн нэг хөдөөхөр явхтаа л нэг эр хүн гэдгээ мэдэрдэг байсан гэж дурсан байдаг шүү дээ. Тэгээд нас ойролцоо ихчтэй нэхэр юм шиг харагдуулахын тулд Эрнст тэгээд ээж нь сургуульд орон ортол нь эмгтэй хөгжиж шиг хувцалдаг байсан ба. Тэгээ бас дарангуйлж байсан баз. Тэр ихэр хүүхдтэй байх их чамин гой санагддаг юм байна. Харин тийм л юм шиг тий. Гэхдээ хатагтай Хемингуйг болохоор муу ээж байсан ч юм уу эсвэл ноён Хемингуйг сул дорой эцэг байсан гэж шуудхан дүгнэх аргагүй л дээ. Ээж нь хэдийн нөгөө ааш цан хэцүү хатуу хахир эмгтэй байсан ч гэсэн хүүхдүүдээр нь уран зураг, дуу хөгжим, уран зохиолын босролтой болох гэж тууштай зүтгэдэг. Тиймдээ ч нөгөө 6 хүүхэдтэй бүр хэдэн зуун номыг өөрийн биеэрээ уншиж өгдөг. Бүр театр хүртэл дагуулж явдаг. Гэр бүлдээ одоо тэгэхээр нэг ээж хэсэг нэг гэрийн багш шиг байсан хүн байсан ба. Грэс Хемингуэй бүр Эрнст хүүгээ морин хийл тоглолт сурахаар бүтэн жил сургуулиас нь гаргаж ирсэн гэж боддог. Сайн бас. Одоо бид хүүгээ одоо чинь нэг 10 жилийн сургуулиас нь гаргана гэвэл те. Миний хүү нэг гитар сураад гээд. Одоо бол юу гэж солиороод байгаа юм л гэж тийм. Харин аав нь болохоор гэр дотор ээжд нь яалчгүй тэгэл нөгөө үг дугуй захирагддаг. Гэхдээ хөдөөхөрийн амьдралд болохоор ихэд хорхотой байсан байна. Загасчлан ан аавна гэд те хамаг чөлөө цагаал ер нь хөдөөхөр өнгөрүүлждэг. Тэгвэл нөгөө хөвгүүдээ байнга дагуул явждаг гэж. Тэгэл нөгөө хат суулгахыг бодоод тахгүй. Энэ чинь өөрөө тэр нэг гэрийн зарц шивгчин шиг байгаа хүн шүү дээ. Тэгээд тэр нөгөө зүвлэл нөгөө хөвгүүдтэй харуулахгүй гэд те. Одоо тийм хүн бити болоосоо гэсэн тэл. За тэгэхээр Эрнст хүү болохоор тэгэхээр нөгөө загасчлах ан аав хийх энэ нөгөө адал явдлын хайн хэсүүжилдэг те энэ дур сонирхлоороо аавтайгаа яг адилхан байсан гэсэн. Ааваас л сурсан ба. Хемингуэй эцэг хоёр одоо хоёулаа тийм санаа сэтгэлийн үед ер нь докторгүй хувийн асуудлаа тэр үр хүүхдүүдтэй их нялзаадаг тийм хэцүүхэн хүмүүс байсан байна л да. Ээж нь заримдаа 5-6 хоногоор бүр толгой өвдлөөгээд ааш муутай болчихно. Аав нь болохоор үе нөгөө сэтгэлээр унна. Тэгэл гэрээсээ л холдохын түүс болсон. Тийм л хэцэг гэж. Заримдаа ууган хүү Эрнсттэй бүр гар хүрдэг гэж. Их зохиолч аав Клэренс 1928 онд буюу залуу Хемингуйг 29 настай байхад эцгийнхээ хуучин буугаар өөрийгөө будан амиа гүтгэсэн. Тэгэхээр өнөөдөр энэ нэг нэвтрүүлгийн гачиг. Тийм байна. Тэ? Ойлгомжтой байна. Аав нь явчихлаа. Аав нь өөрийгөө бодсон. Гэтэ аавынхан буугаар. Тийм байна. Хемингуэй аавынхаа өхөлд насан туршдаа ээжигээ буруутгасан. Гэхдээ сэтгэлийн гүндээ тэр аавыгаа нөгөө сэтгэл гутралаар шаналж байсныг тэр нь хамгийн аимшигтай удам дамжсан байх магадaltaйг өөрөө санаж явуулсан. Учир нь тэр нөгөө аавын Клэренс гэдэг чинь өөрийгөө амиа нөгөө хөнөөц нөхөр чинь. Клэренсийн төрсөө буюу Хемингуэй өвөө нь мөн л хит удаа амиа орлохоор завж ирсэн. Тэр буугаар нь өөрийгөө буцсан байхгүй. Ямар ааш юм бэ? Тийм ч болохоор Хемингуэй аавгаа өнгөрсний дараа би ч бас яг түүн шиг л хорвоогоо содох байх таа гэж тэгээ битсэн байгаа шүү дээ. Удмын хараалч гэж болох энэ одоо сэтгэл зүйн докторгүй байдал, сэтгэл гутрал Хемингуйн гэр бүлийн 6 хүүхдийг яг л сүүдрээд л дагж исэн ба. Гэхдээ ээжийнхээ нөлөөгөөр ч юм уу хаач бүгд их маш сайн босролтой, бүгд тийм нэг урлаг, соёл, уран зохиолын мэрэгчлэлтэй болцгоосон ба. Ялангуяа Эрнст бол тал явьяастай. Тэгээ дээр нь чинь бүр спортын бүх төрлөөр сургуультай манлайлдаг. Сургуулийн найр дунд хүртэл дуулдаг тэргүүний сурагч байна.
Ер нь ингээд бид зургийг харахад их хүчрэхийг бий байлдартай харагддаг шүү дээ, тий. Нэг ийм л нэг өвөө болчих юмсан гэж боддог, тий. Ер нь илдэвтэй хөхтэй гэж, тий. Тэгээ бичгийн авьяасан ч гэсэн эрт илэрсэн. Дунд ангид байхдаа нөгөө сургуулийн нэг сонин гэж тэр үуч нөгөө Америкт бол ялангуяа их гардаг. Тэрнийхээ нөгөө редактор хянагч, алдаа нэгтлагч нь байсан байна. Тэр ирчээрээ ахлах ангид төгсөөд коллежд орохгүйгээр шууд Канзас хотын од гэдэг нэртэй сонд 6 сар сурвалжлагчаар ажилласан ба. За ингээд 18 настай сэтгүүлч болох хүсэлтэй хүүгийн амьдрал алс холын Европт нэгэн хунтайж алагдсанаас болж оронгоор өөрчлөгдөв. Энийг манайхан түүх тий мэддэг хүмүүс шууд ойлгож байгаа. За ингээд 1917 оны 4-р сар Америкчууд энэ Европ техникийн нөмрөөд бүтэн 3 жил болсон дэлхийн тий тэр их танд дэлхийн 1-р танд аргагүй ихэнд нэгддэг шүү дээ. Эрнест Хемингуэй ч гэсэн адал явдалт тэр хорхоос сэтгэлээ барьж дийлэхгүй 18 настай энэ хүүгүн чинь Францд явах хүсэлтэй илэрхийлэлт мэдээж. Тэгсэн эцэг ихийн зөвшөөрөл байхгүй. Мөн нас баг гэдэг шалтгаан хасагдсан ба. За эцэг ихийн зөвшөөрөл байлаа ч гэсэн холын хараа муутагаас болоод эрүүл мэндийн хувьд угаас тэнцэхэргүй байсан ба. Гисэн хэдий ч Хемингуэй ясан гэхээр 18 оны 2 сард Америкийн улаан загалмай нийгэмлэг сайн дураараа хэлсээд тэгэд Италид түргэний машин жолоодох цэргийн бүртгэлд нэрээ ямарчсан ингээд нөгөө багтаага дөнгөцсөн ба. Ингээд Нью-Йоркт 2-7 хоногийн сургалтанд хамрагдаа шуудхан Европыг зорж. За мэдээж Итали Хемингуэй Милан хотод ам үрэгдэхсдийн нөгөө цогцыг зөөвөрлөх мөн шаргацсан цэргүүдийг яаралтай амжилт хүргэх тийм үүрэг хүлээгээд ажиллаж байгаа. 18 настай. Үзэж харсан зүйлс нь мэдээж маш амжилттай байна шүү дээ. Гэхдээ Хемингуэй ч өөрөө бас энэ чинь нөгөө гал төлтөй хүүхдээ бусдад хэрэгтэй юм хийж байна. Дэлхийн энэ их танд те гар бие оролцож байна гэж санаад гэрийнхэндээ бүр их л сэтгэл хангалуун өөдрөг хүүхдээ загтлууд бичижсэн ба. За ингээд бодлого Венецийн ойролцоох байрлагдахгүй. Харин энэ үүрэг даалгавраа гүйцэтгэж эхлээд удааг байхдаа 1918 оны 7 сарын 8-ны өдөр Хемингуэй хожим өөрийг нөгөө амиа юудах хүртэл нь зовоож шаналгах олон хүнд шарах бэрхлэх гэмтлийнхээ хамгийн ихнийх нь болт. Энэ өдөр түүний дэргэд ердөө хитгэн алхмын занд Австрийн минимет буюу одоо тесэрдэг сум дэлбэрч байгаа. Тэгсэн сумны одоо тэр хэдэн зуун хилтерхийн баруун хөлийнх нь доод хэсгийг тэг өвдгийг нь гуйыг нь мөн баруун гарын булчин баруун шанааг нь ингээд сийчээд зарим хэсэгт ингээд бүр гүн шигдсэн ба. Хемингуэй өөртөө ч мэдлгүй миниматаас халахал зогссон хоёр нэг Итали цэрэг газар дээр бүр нам авч хөрх юм ам үрэгдэж. Тэгээд тэгсэн бас нэг цэрэг байсан бүр хүн чарахгүй. Тэгэл Хемингуэй ч өөр маш их баруун талын тэр чигээр оногчод байгаа шүү дээ. Нөө хүн чаргасан цэргийг чинь Хемингуэй үүрч дүүрсээр арай гэж аюулгүй газар авчиж. Нөгөө Forrest Gump дээр гардаг шиг. Тийм байна. Тэ? Яг ийм зүйл болсон бүр. Ийм ирлэхийг байсан баа шүү дээ. Тийм байна. За тэгэд яг нөгөө Forrest Gump нөгөө эмнэлэгт хөвцдөн шүү дээ. Тэрэн шиг л юм болж. Хемингуэй ингээ эмнэлэгт хөвч. Эмчнэр Хемингуэйн биенээс сумны нийт 227 металл суулж авсан баа шүү дээ. Яг хажууд нь дэлбэрсэн юм шүү дээ. Тий. 227 металл юу гэсэн үг вэ? Тийм шүү дээ. Нэг ширхэг зүгээр модны өргөс ороход яа зовоод хүлээ. Гүнээр. Энд чи өрөөсөн хөлгүй болох шахсан ба. Ингээд Италийн тэр чинь Италич хаант засаглалтай байлаа шүү дээ. Италийн хаанаас эр зөргийн одоо хүртэж 19 настад. Хемингуэй Миланы тэр улаан загалмай амжилт бүтэн 3 сар имжлүүлсэн. Энэ хугацаанд харин анхны хайртай учирт. Өөрөөсөө 7 насаар игч Агнес хэмэх Америк совилогч эмэгтэйд энэ ч бүр хайртай болчиход гэрлэх санал тавьсан ба. Гэвч цаатах нь өөрөө эцсийн мөчөд татгалцсан шүү дээ. Уул нь Хемингуэй Агнес хоёр Америкт эргэж очисон дараадаг гэрлэн гэж уулын ярилцаадсан ба. Хемингуэй 1919 оны ихэр нутаг буцаж уул нь Агнес араас нь очих байсан ба. Гэвч Агнес өөрөөс нь олон насаар дөнгөж ер нь 19-тэй хүүтэй гэрлэхтэй бэлэн биш л байсан байхгүй тий. Энд чи өөрөө 26 настай бүсгүй шүү дээ. Манай улс явуулсан гişүн baаш. За Хемингуэй намтраар хид хідэн ном бичсэн Джеффри Мейерс гэдэг нэг зохиолч. Тэр судлаачийн үзнээр энэ явдал шүү дээ. Зохиолчийн хувийн амьдралд маш гүн гүнзгий нөлөөлсөн гинэ. Яасан гэхээр эмгтээчүүдэд хандах хандлагын их өөрчлөлт юм байна. Мейерсийн тэр бичснээр Хемингуэй Агнесийн татгалцсан хариун сулаад нөгөө эмгтээ хүнд гологдож хаягдана гэдгээсээ үн сэтгэлээсээ айж амьдэрдэг болчих.
Тийм болохоор 3 эхнэрээ мөн өөр хид хідэн амар хүүхнээ бүгдийг нь өөрөө төрүүлж орхисон байгаа. Энэ нь агнесаас үлдсэн сэтгэлийн шаргатай холбоотой байж мэднэ гэж тэр судлаач бичсэн. За юутайч Хемингуэй ингээд дайны талбараас би мөн сэтгэлийн амар шаргатай нутаг үзэж байгаа юм л та. Сэтгэл санааны гэмтлээс гадна тэр нөгөө хөлийн өвдөлт нь хүчтэй дэлбэрэлтээс бас нөгөө толгой өвчин зэрэг нь түүнийг мэдээж үе үе шаналгаж нойргүй хонолох болсон ба. Гэвч дайны дараах хүний одоо нэг сэтгэл зүйн эмгэг шарахыг нэг эмчилтийг одоо бид нар кино дээрээс хардаг та. Тэр чинь 80-аад оноос сая нэг ойлгож судалж эхэлсэн гэхээр тэр үед энийг эмчлэх яаж эмчлэхэж мэдэхгүй. Ингээд тэр чигээр насан туршдаа явцсан гэсэн үг. Тийм байна. Одоо зөндөө кинонод байдаг шүү дээ. Дайнаас эргэж ирсэн хүмүүс ямар юу болж өөрчлөгддөг вүлээ. Харин тий. Ихэнх нь хараатан болдог гэдэг шүү дээ. Тий. Тэгээд тэрнээс эргэлж нөгөө хэрхэн эмчлэгийг одоо энэ чинь шинжлэх ухаанаар тий энэ чинь судлаад улам сайжраа явж байгаа шүү дээ. Тэгэхэд энэ чинь 80-аад оноос л эхэлсэн гэж байгаа юм. Тийм. Тэгтэл бид нар чинь 40-д оны тухай ярьж 45 оны тухай. Юу л биш биш 19 оны тухай ярьж байна. 19 он л байна тий. Юу вэ тийм чинь. Тэр үед бүр таг харах байсан юм. Харин тий. За хоёул хамтран ирж танилцуулаад цаашаа явъя тий. За тий. За өнөөдрийн дугаарыг маань энгийн бөгөөд төгс ураатай хад алба боёвын тэтгэж байна. За арьсан чигшил гол үүрэг бүхий 4 төрлийн хил орооны хүчил агуулсан ийм бүтээгдэхүүн байгаа юм байна. За 4 төрөл гэдэг нь бас учиртай. Яагаад тэгэхээр ийм арьсан чигшил өгөх бүтээгдэхүүнүүд ер нь ихэнх нь ингээд юу ячдаг юм бэ? Хатаад тэр доороо ингээд буцаад хуурашаад эхэлдэг юм гинэ. За. Тэн чинь 4 төрөл гэж байгаа шүү дээ. Энд чинь ийм байгаа. Энгийн хил ороо, супер хил ороо, за нано тэгээд эсэлдүүлсэн гэдэг ийм 4 төрөл байхгүй. За эсэлдүүлсэн хил орооны хүчил нь сүүлд нэмэгдсэн. За ингээд арьсны гүнд нэвтрэхээс гадна авсан чигшил алдагдаж уушхаас сэргийлээд одоо бүр ингээд чигтэй хэвээрэл байгаад их юм үйлчлэгтэй юм л. Яс мундаг шинжлэх ухаан өгч нэг ийм сайхан тий. Тий. Тэгээ манай сонсогч нар ярьд юм байлаа. Энэ хадал лобог төрөхээр үнэхээр гоё чигшил өгдөг шүү гэдэг. Тэр нь бол хуурай арьстай хүмүүс байвал хадал лобог сонгох юм бол байнгын чигтэй ийм арьстай байх нь байна. За энэ бүтээгдэхүүнийг Монсимийн сан болон GGI Beauty дэлгүүрүүдээр худалдаалж байгаа. За Монсоос бол зүгээр шууд захиалаад авчиж төрөлтөөр аваад ирчих болж байгаа бах. За Facebook-ийн Хад алба Монгол гэдэг ийм пэйжээр ороод дэлгэрэнгүй мэдээл зураг хөрөг юу гэдгийг тэдний авах боломжтой байна. За баярлалаа. За ингээд 1921 оны 9-р сарын 3 маа дард явсгал ялаад 2 сар болж байна. Энэ өдөр Хемингуэй анхны эхнэр нөгөө Хадли Ричардсонтойгоо гэрэлж байгаа. Хадли болохоор нөхрөөсөө бас 8 насаар гэж. Гэсэн хэдий ч маш бүрэг ичимхий зантай, зарим талаар хүүхэд шиг тийм гинэн хонгор ааштай нэгэн байсан байна л да. За ингээд залуугаас удалгүй Парисыг зэрж байгаа. Хадлигийн талигач эцэгхээс үлдсэн хөрөн мөнгө нэмэх нь Хемингуэй нөгөө Торонтогийн од гэдэг сонины гадаад мэдээний албаны сурвалжлагчийн цалиус эдэр нь тэдэнд нөгөө нь Парис аялах ч юм уу энэ боломжийг нээж өгч байгаа юм л да. Дэлхийн 1-р дайны дараах 1920-ад оны Парис хот гэж зөвлөхгүй. Ezra Pound, Gertrude Stein, James Joyce, Picasso, Miro нарын уран бүтээлчд бүр эд бүтээлээ төрөвцөн. Хоорондоо найзал нөхөрлж исэн сууднууд те. Gertrude Stein бүр ингэж бичсэн шүү дээ. 1920-ад оны Парисаас л 20 дугаар зуун хэлж байна гэж. Харин Хемингуэй Парист өөрийн уран бүтээлийг бүр зогсолтгүй төрөвж. Түүнээс гадна нөгөө хойд Америк уншигчдад зориулаад Грек, Туркийн дайн мөн олон жил үргэлжлсэн дайн самууны дараах Европын хэцүү бэрх нөхцөлийн талаар гээд үүнийг мэдээлэх үүрэгтэй явж байгаа юм бас. Хемингуэй энэ чинь аян замын хитэн 10 тэмдэглэл нийтлэл бичил одоо бөө юм бичээл хэвлүүлэл явж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ хугацаанд өөрийнх нь бас орманыг бичээл, үгүүлүүдээ бичээл те. Тэгэл нийтлэхийг нийтлэлгүйг нь хадгалаад явж. Яг тэгсэн чинь 1922 оны 12 дугаар сард Хемингуэй өөрийнх нь хожим тодорхойлсноор амьдралынхаа хамгийн анхны эмгэнэлт явдалтай учирсан гэж. Энэ үнэхээр аимшигтэй. Эхнэр Хадлын Парисаас Женев явах замдаа нөхрийнх нь нөгөө бүр Эрнст Хемингуэй гэсэн үг шүү дээ. Нөхрийнх нь тэр хүртэл битсэн хараахан хэвлэгч амжаагүй баг бүх өгүүлэг, сурвалжлага, тэмдэглэлийнх нь гар бичмэлтэй чемдааны галтрагны бодол төр хайчтیں۔ Оо ямар. Тэр дунд нь л бичиж гүйцээсэн 20 өгүүлэг, том хэмжээний нэг дутуу роман. Яа, одоо бид нар энэ юу байсан бол тээ? Би сая нэвтрүүлгийн зохиолоо бичиж чаад тог тасраад хадгалагдаагүй байхгүй. Тэгэхэд л бид энэ гал зурхаж байгаа шүү дээ. Тэгээд Хемингуэй гал энэ зүгээр сууд Хемингуэй дэлбэрч өчүүхэн бит хоёрын гасж явах тоо.
аимшигтай бас тийм нэр. Тийм байт. Хемингуэй бүр өөр ингэж байна. Энэ явдал энэ сумны 227 хилтер хинээс ч илүү намайг өвтгөлөө гэж бичсэн ба шүү дээ. Аргагүй л тийм чинь. Гэхдээ тэр эхнэрээ буруутгахгүйг маш их хичээжсэн. Мэдээж хэрэг. Хэдий тийм ч гэсэн энэ явдал нөгөө залуу хосын харилцаанд асар том сэв суулгацсан гинэ хэрэг. Хемингуэй болохоор гар бичмлээ алдснаас 5 жилийн дараа энэ ингээд анхны эхнэрээс салжаа. Хэдийгээр тэдний салтанд мэдээж олон зүйл нөлөөлнө л д. Ялангуяа Хемингуйд нөгөө шинэ нэмэгтэй гарч ирсэн гол шалтгаан гэж хэлж болох ч гэсэн Хемингуэй болохоор дээрх явдлал түүнийг эхнэрээс нь анх хөндөрүүлсэн гэдгийг нэг бус удаа зохиулсан байна. Хемингуэй Хадли хоёрын ганц хүүжийг энэ болохоор 23 оны 10 сард Канадын Торонто хотод мэдэлсэн байна л д. Хемингуэй ингээд 1927 оны ихээр Хадлигаас албан ёсоор гэрэлтэй цуцлуулахдаа бүр маш их сэтгэлээр унж бүр хурцч гэж хэлж болохоор тийм депресд орсон ба. Анхны ихнэр нөх хэдий урлаг утга зохиолын хүн биш боловч нөхрийнхөө нөгөө уран бүтээлийг чин сэтгэлээс дэмждэг ус. Хөөхөд тэр чамдааныг л алдсан байхгүй. Тийм байна. Тийм болохоор Хемингуэй болохоор өөрийгөө л буруутгаж өөрийгөө л одоо зүхвэдсэн ба. Яг энэ явдалд. Энэ үедээ тэр амьдралдаа анх удаа амиа юудах талаар нухастай нарахгүй бодож эхэлсэн гэж байна. Яа дөнгөж хөрийтэй хөвгөт шүү дээ. Тий. Харин 1927 оны хавар Полин Пайфер гэдэг сэтгүүлч мэргэжилтэй нэг амар хүүхэнтэйгээ иргэн нийлээд 5 дугаар сард түүний 2 дахь эхнэрээ болгосноор санаа сэтгэл нь овоод ирсэн байна. Амиа орлох тухай бодгоо байсан. 1926 онд хэвлэгдсэн харин анхны роман болох Нар манцаарай гэдэг Эрнст Хемингуэй хамгийн анхны роман тэр зохиолынхон хожим хойчин бүхий л ашиг орлогын эрхийг гэтээ Хемингуэй ясан гэр анхны эхнэр нөгөө ууган хүү Жек хоёртой шилжүүлсэн байгаа шүү дээ. Яасан гоё. Бас л ирхэн бац. Тийм. Хемингуэй ингээд 2 дахь хуурмынхаа бал сарыг ахаал Францад. Гэхдээ Францын өмнөд хэсэгт өнгөрүүлсэн ба. Гэтэл тэнд нь малын гоц халдварт бом өвчнөр өөрөө өвчлөж. Бүтлгүй юм би. 2 дахь удаа гэрлэхдээ Хемингуэй чинь дөнгөж 27 байсан. Харин тэр хүртэл үзэж туулсан юмсыг нь товчхон ингэж агсаах юм бол дайны талбарт пулемет шүршүүлсэн ч гэсэн сайн барсан. Биеийн баруун хэсэгт нь сумны хэдэн 10 баг хэдэн 100 хилтерхий зогцсон. Хөлийг нь зад татгааш ахсан. Дээр нь бом туссан, илгэн өрөвссөн. Нэг ийм л 27 залуу ингээ гэрэл нөөрмэж. Гэтэл Францаас Америк руу нутаг буцахын яг өмнөхөн гэрийнхээ угаалгын өрөөнд нэг жорлонгийн ус татах гад нэг гинж гэж андуурд нэг юм татчихж. Тэгсэн чи дээврийн шилэн хаалтны гогцоо осрыг татчихж. Тэгсэн толгой дээрээ модон хүрээтэй асар том цонх унгачиж. Ингээд тархиа маш хүчтэй дөрвөцсөн. Яаж чагараад зогтчихгүй. Гэхдээ хит хитэн газар угаас шилэн төсүүлээд духандаа бүр ингээ гүнзгий сарвиталцсан. Одоо бид нар Хемингуйгийн ингээд юу хараар зургуудыг хараар бүр 60 мар настай 50 настай зургууд нь ингээ духан дээр нэг том сарв ба тэр чинь энэний сарв. Тийм. Тэр амар. Тийм юм. Энэ бүхэн гэвч Хемингуйг дээрх олон золгүй явдал олон осол одоо тэр аваар гимтлийн ердөө эхэлнэ. Одоо цаашаа зөндөө юм болно. За. Хемингуй ч өөрөө ийм зохиолж бичдэг. За. Нэр Үгүй нэр ийм гонигтай түүхийг нэг нэний төрөд байгаа тийм. Бүтлгүүтэд байгаа юм Харин тийм. чинь. Гэтэ нэг энэ бүтлгүүтлээс амьд үлдсэн болохоор Харин тийм. нийтдээ Нэг амьд үлдсэн болохоор тийм. Нэг баярлаад байна л да. Нэг амьд байна гэд. Тэр шиг нас орох хийсэн ч гонигтай л да тийм. Гэтэ нэрээсээ нэг юм а тийм. За ингээд Хемингуй эхлээд анхны ихнэр Хадлитайгаа дараа нь 2 дахь ихнэр Полинтойгоо тийм Францд ингээд нийт 6 жил ажилласан байна л да. Үүнээс хойш тэр ахад нэг ч удаа том хотод амьдраагүй. 1927 оны сүүлээр Полын нөгөө хөл хөнд болсон учраас Хемингуэй нам гүм бөө цөөрөн суушхыг илүүд үзээд Флоридагийн Ки Уэст гэдэг жижигхэн хотыг сонгосчоо. Хемингуэй Полин хоёр 1928 онд Петрик 31 онд Григори нэртэй ингээд хүүтэй болж. Полин хоёр хүүгээ хоёуланг нь тийм нэг хүндрэлтэй төрүүлсэн учраас эмчнэр түүнийг ахаад жирэмсэлж болохгүй гэд хатуу анхааралжгүй. Энэ нь харин Хемингуэй Полин хоёрын хувийн нөгөө дотны харилцаанд зэг тавьсан. Учир нь Полин ахаад хөл хөнд болохгүй тулд нөхөртөөгөө нөгөө ойртохоос цааргалдаг болсон. Тэгэхээр чин энэ чин маш хэцүү зүйл болж байгаа юм. Энэ хооронд нөгөө алдарт Зэр зэвсэг минь баяртай гэдэг зохиол нь 1929 онд хэвлэгдсэн. 1932 онд уг зохиолоос нь сэтгүүлсэн хойлоодын кино хүртэл гарчаа. Хемингуэй тэгэхээр анх удаага нөгөө сонины нийтлэл сурчлагаар биш харин өөрийн зохиол бүтээрлээр амьдралаа залгуулж эхэлж. Амьдрал нь бүр харьцангуй хангалуун болчихоо гэсэн үг л дээ.
Тийм учраас Хемингуэй 100 болгон Wyoming мужид ан гөрөө хийх уламжлалтай болж өөрөө одоо тий эцгээгээд өөрөө ч багтаа туртай байсан. Харин нэг удаагийн аваасаа буцаж яваад 1930 оны 11-р сард автомашины ёслолд ороод баруун гараа хугалчих. Нөгөө эн чинь юм бичдэг гарынх нь яс хугарсан гэсэн үг шүү дээ. Түүнээс гадна булчин шүрмсэнд гимтсэн. Ингээд Хемингуэй ингээд бүтэн жил энэс болж зов шаналж. Эн чинь бас эд сайхан нөгөө бичдэг онгоцтой үн шүү дээ. Ер нь 1920-ад он бол Хемингуэйд Парисын он жилүүд байсан бол 30-ад он болохоор Испанийн мөн Африкийн он жилүүд нь байгаа. Испанийн нөгөө бух тулааны урлагийн тухай Үд дундын үхэл гэдэг ном нь 1932 онд хэвлэгдсэн ба. Харин эхнэр хамт нөгөө Кен улсаар 3 сар орчим аялахдаа нөгөө дотроо төлөвлөж ирсэн Африкийн ногоон талгад Килиманжарогийн цас зэрэг бүтээл нь 35-36 онд хэвлэгдэжээ. Maaхан Килиманжарогийн цасыг зүгээр тий манай үеийн ялангуяа илүү сайн мэдэх бид нарыг чинь бүр баг багт энэ чинь нөгөө 10 жилд бас заадаг гэсэн болохоор санаад байна л да. Хемингуэй ингээд 33 онд Африкаар аялж байхдаа цусан сулах тусцсан. Энэ бүр золтой л амьд нь хүрчгээгүй. Цусан сулах буюу дизентерийн өвчнийг орчин цагт бол зовлонгүй эмчилнэ л дээ. Гэтэ энэ чинь 30-аад он гэдэг чинь хид хідэн дэглэл төр зөвхөн Америкт гэтэл чинь хэдэн зуун хэдэн мянган амиа алдчихсан байгаа шүү дээ. Хемингуэй харин Аз таарад Кени Найроби хотын эмнэлэгт бүрэн гүйцэд эмчлүүлээд гарсан ба. Энэ Найроби хотын эмнэлэгтгүүл энэ чинь анхны орж байгаа энэ юм ба шүү дээ. Байнгын үргэлжлүүлж юм байна. Тийм байна. За ингээ 37 оны 2 дугаар сарын 27 ахуй амьдрал нь тогтцсон, алдар нэртэй босон ч гэсэн нөгөө сүүлийн хідэн номоосоо болоод шүүмжлэгтээс баахан хатууг сонсцсон. Тэгээд нөгөө эн чинь сэтгэлээр унчиж байгаа Хемингуэй. Ингээд нэгэн хэвийн уудахтай санагдвас амьдралаас холдохын тулд энэ өдөр ахаал замд гарч 37 оны 2 сарын 27-нд түүнийг зохиолч сэтгүүлч өөрийг нь нөгөө шүтэн бишгч гэдэг Марта Гелхорн гэдэг эмэгтэй дагалдж явж байгаа. Хемингуэй Марта хоёрын харилцаа яг хэдийнээс юм ажил хэргийн уран бүтээлийн харилцаа байхаа болоод хувийн харилцаа болон хувирсныг бол мэдэхгүй л дээ. Ямар ч тач 3 жилийн дараа 1940 онд Марта Гелхорн Хемингуйн 3 дахь эхнэр болж. Өмнөх эмэгтэйчүүдээс ялгаатай нь өөртөө нөгөө адилхан бичиж туйрвдаг, өөрөөс нь дутахгүй тийм адал явдал хорхоосдаг Марта маш бие даасан тийм хүчрхэг эмэгтэй байсан ба. Тиймдээ ч 40 төгссөн наснда одоо нэг арх сархтаас өөр юм бараг сатаархай болоодсэн Хемингуйг олон талаар нэг сэргийг идэвчгүй юм бүсгүй. Хемингуй Марта хоёр нийлээд нэг удахгүй Кубад сууршаад Хаван хотын ойролцоо нэг байшин худалдаж авч байгаа л да. Бид нар яг 40-од оны Хаваныг сайн мэдэн штэ залмаас эцэгт хоёр дээр их. Тэг хоёр дээр гардаг тий. Тухайн чинь нөгөө энэ хувьсгал болоогүй. Тий. Бараг Вегас дивачин байлаа шүү. Дивачин байл. Тэгэхээр Хаван хотын ойролцоо байшин худалдаж авсан байх нь шүү дээ. Ингээ орчноос хэлсэн Хемингуэй уран бүтээл бүр сайнаар нөлөөсөн ба. Хонх хэний төлөө цохилно вэ гэдэг зохиол нь 40 оны 10 дугаар сард ингээд хэвлэгдэж байна. Энэ ном нь хэдхэн сарын дотор бүр хагас сая хувь борлогдсон гэж байна шүү дээ. Ингээ Пулитцерийн шагналд нэр дэвшиж олонний дүнд тэр Хемингуэй нэр хүндийг бүрч өндөрт өргөжж. Гэхдээ 40-од онд Хемингуэй ахаад нэг ч том хэмжээний бүтээл бич дуусгаагүй. Учир нь дэлхийн 2 дугаар эхэлсэн шүү дээ. Яаж яхад ихнэр Марта нь нөгөө сурвалжлагчийн ажиллаараа газар сайгүй аялах нь бүр ихссэн. Хемингуэй тэгэхээр арх дарсны хэрэглээ өмнөхөөсөө ч бүр дахин нэмэгдэж байгаа. Хемингуэй 1941 онд Хятад Хонконгоор ихнэрээ даган аялцгаад эргээд Кубд ирээд зохиол бүтээлдээ ингээд төвлөрөхөд хичээлсэн ч гэсэн бүр огт чаддаг. Дайн дайжны нөгөө мэдээ чинь сэтгэлийн өмүүлнэ шүү дээ. Энд ч зөвхөн Хемингуэй дэлхийн нийтийн сэтгэлийг өмүүлж байгаа үйл явдал болж байгаа шүү дээ ангидагч. Тийм учраас 44 оны 5 сард Лондон явж. Лондонд очсон чи ахаал түнд гай тараад машины ёсд орсноос болоод тархиндаа ахаад хүнд бэрдэл авчихдээ. Энэ удаад тэр толгойд бүр 57 оёдол тавилд. Юу вэ гэж бүр нэгтцсэн ба шүү дээ. Тархин баг гараад. Харин тийм 57 оёдол гэдэг чинь. Эхнэр Мартан яасан гэхээр Хемингуйн архитын согтуурхыг ахаад тэсэд төвчгийг бодоагүй. Нөгөө эмнэлэгт тэр амар хэцүү байгаа байр байдалтай байгаа шүү дээ. Тэр байр байдлыг харансан даруйда түүнээс салахаар шийдээ салчихдээ. Хемингуйн 3 дахь их гэрэлтэй энэ хүү 5 жил үргэлжилж байгаа. Харин дараагийн хатагтай Хемингуйгээр Лондон дахь Таймс сэтгүүлийн сурлагч мөн л Америк сэтгүүлч эмэгтэй Мэри Уэст тодорно. Мэри бүсгүй
Хемингуэй Марта хоёрыг албан ёсоор гэрэлтээ цуцуулсны дараах нь нэр зохиолтой гэрлээд түүнийг 1961 онд нас барах хүртэл буюу амьдралынх нь яг сүүлийн 15 жилд иргэднээс яг ихнэрнэ. Хемингуэд одоо тархиндаа гэмт авлаа гэд амьдралын хэмнэлэг гол нь өөрчлөөгүй. Түүнийг бүр эмнэлгээс гарах үед нь эмнэлгийн тэр орон доороос нь арх дарсны 30 жил олцсон гэж байна. Гэхдээ Хемингуэй толгойдоо 57 оёдл тавиулснаас ердөө 1 сарын дараа 1944 оны 6 дугаар сард холбоотны хүчнийг Францын Норманд эрэгт газардах үед толгоогоо хідэн давхар ороолтоор ороочход цэргүүдийн дунд ажиллаа хийж явж исэн гэвэл итгэх. Тийм. Энэ ийм л хүн багтаа. Соёлоо бол ирэх жилээс нааш босхгүй шүү дээ. Тий. Үгүй би бол ер нь босхгүй. Зүгээр няслахад ухаалда 5 хоног босхгүй. Шалтгаглаад бүр. Тэр үедээ Хемингуэй мөн л Францын өмнөд хэсэгт өмнө нөгөө малын бом өвчин тусч байсан газрын ойролцоо маш хүнд хатгаа өвчин тусчихдээ. Ямар хайшаа юм бэ? Харин тийм. Дайны дараа Хемингуэй шинэхэн ихнэр Мэритэйгээ нөгөө Куб дэх гэртээ ажин түжин амар тайван суухыг хүссэн ч гэсэн нөгөө золгүй явдлууд түүнийг ахиад дагаалга. Хемингуэй 1945 онд Кубд ахиад автомашины ост ороод зүүн өвдгөндөө мөн толгойд ахиад гэмтэл авчихдээ. Эхнэр Мэрийн хөөрхий савнаас гадуур жирэмслээд үр хүүхэд тээх боломжгүй болсноос гадна хит хит удаа бас цанаар гулгаж байхдаа бас өчнөө гэмтчихдээ ихнэр нь. За нөгөө дунд хүү Петрик нь 1947 онд мөн л автомашины ослоос болоод тархиндаа хүндэл гэмтэл аваад хийм хардаг болчихдог байхгүй. Энэ бүхнээс гадна дэлхийн 2 дугаар дайны жилүүд болон дараах хэдэн жилд нь урлаг уран зохиолын хүрээний нөгөө олон чанд нөхөр нь ойр ойрхон өөд болчих. Ингээд Хемингуэй сэтгэл зүйд бүр асар хүн дээр тусчихсан гэсэн үг эдгээр он жилүүд. Хүнд хэцүү энэ он жилүүдийн төсгөл буюу 1951 онд 2 хүүгийнх нь ээж хоёр дахь эхнэр Полин мөн өөрийнх нь ээж Грэс мөн тэнгэрт талж. Хемингуэй Полиныг өнгөрсний дараа ямар хэцүү 10 жил байв. Үнэхээр хэцүүхэн 10 жил байлаа. За дараагийн 10 жил арай дээр байна гэж найдаа гэж танилдаа цаг авчихсан ба шүү дээ. Үнэхээр ч 50-аад он бол 50-аад оны их үе бол яг түүнд онцгой ивэлтэй. За энэ эх 10 жил өстө сайхан байна да гэд яг тэгж харагдуулахар эхэлжээ. 1952 оны 9 дугаар сард түүний нөгөө өвгөн тэнгис хоёр алдарт туужна гэвлэгдэж. 53 онд энэ зохиолч Пулитцерийн шагнал хүртэнэ. Гэтэл 1954 оны ихэр өнөөх гайтай нөгөө онгоцны ослол гараад Хемингуэй бие махбодын өөр бараг л тартагтаа тулж нөгөө 2 удаагийн дараас онгоцны ослол. Тэгэхээр яах вэхээр эн чинь байнгын өвдөл зөөр мэдрэхгүй тулд арх тар суух нь улам нэмэгдэнэ л гэсэн үг. Эн чинь нөгөө бас өвдөлтөөс олж уугадаг манайх бас ойлгоор тий. Гэтэ энэ зөвдөгч юм шүү зүгээр юм. Зөндөө аргаагаар манай хүн бурууг нь сонгож чинь тий. Ингээд 1954 оны 10 дугаар сард Нобелийн шагнал хүрч. Тэг утга зохиол. Тэгэхээр эн чинь хэсэг зур санаа сэтгэлийн өргөсөн ч гэсэн нөө олон удаагийн нөгөө бичлэг гэмтэл. Тэгээ архины хамаарлал нь Хемингуйг зовоогоос л байгаа шүү дээ. За ингээд Хемингуйг амиа өгдөхөөс 6 жилийн өмнө буюу 1955 оны сүүлээс эхлэн түүнийг нөгөө айжмаар үхэж эхэлсэн гэж судлаачд үздэг. Учир нь 55 оны сүүлээр бие нь бүрд ордоод хэдэн сар одоо нэг хэвтэрт орсноос хойш Хемингуй ахаад ердөөсөө өмнөх шиг ирч хүчтэй байха болчих. Нөгөө тэг адал явдал хайдаг нөгөө галц өгтэй Хемингуй байха болцсон. Урдын гашгааныг үе загасчиж ан хийж тэгээ 1956 оны намар Европоор ахиныг аялаад ирсэн ч гэсэн тэр товгүй найр гэдэг дурсамж номоо бичиж дуусгаснаас бусдаар өөр ямар төлөвсөн ажлаа гүйцээж чадаагүй. Зангисан нөгөө 59 оны Кубын хувьсгал гарч ирнэ. Энэ хувьсгалын чинь дараа Фидель Кастро тий гадаад иргэдийн үйл хөдлөх хөрөнгийг улсын мэдэлд авна гэсэн шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Ийм учраас Хемингуйн гэр бүл нутаг буцаас өөр арга замгүй болж. Ингээд 60 оны 7 сарын 25-ны өдөр Хемингуй 5000 орчим ном хэдэн зуун хуудас нөгөө гар бичмэл тэгээ өөрийнх нь нөгөө уран зургийн цуглуулга бүгдийг нөрхөд Кубээс явж. Одоо түнд амьд байх яг 1 жил үлдсэн. За хоёлаа хамтран ашиглаж танилцуулъя. За тийм. За өнөөдрийн дугаарыг худалдааны салбарыг дэмжигч Ариг банк ивэнтэтгэж байна. За Ариг банк нь 2025 оныг худалдааны салбарыг дэмжих жил болгон зарласан. За тус жилийнхээ хүрээнд бизнесийн зээлүүд болох эргэлтийн хөрөнгийн зээл, за мөн хөрөнгө оруулалтын зээлүүд ихийг хүүг бууруулад
1.5-аас 1.7% болгосон байгаа юм байна. За 48 сар хүртэлх хугацаатай, уян хатан нөхцөлтэй, за мөн түргэн шийдэгдэнэ гэж байна. За тэгээд зээлийн хэмжээ нь их өндөр гарах юм байна. За тэр ер нь зээл аваад зээлгүй бол ер нь бизнес хөгжинэ гэдэг бол бодлоо шүү дээ тийм. Дух. Нэр. За бизнес эрхлэгч хэн бүхэн тус зээлийг авах боломжтой юм байна. За бага хүүтэй зээлийг авснаар танд бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үйлчлэгээний чанараа сайжруулах зэрэг олон боломжийг олгож байгаарай. Одоо ийм онцлог зээл байна. За 70-10 техник дугаарыг утсаар 24 цагийн турш залгаад дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна. За мөн Улаанбаатараас гадна Эрдэнэт дархан Баян хонгорын бүх салбаруудаар энэ хүзээл гарч байгаа юм байна. За баярлалаа. За ингээд түүнд амьд байх 1 жил үлдсэн. Америкт эргээд Хемингуэй одоо тэр санаа сэтгэлэнч тэр биеийн байдланч тэр огт дээрдэг. Эхнэр Мэрин түүнийг Нью-Йорк дахь хуучин орон сууцнтаа уулан төхнүүлэх гэж үзсэн байгаа юм л да. Тэгсэн Хемингуэй болохоор том хотод угаас яагаад ч идэшгүй. Ингээд Хемингуэй олон жилийн өмнөөс дурлаж ирсэн нөгөө гой сайхан байгальтай гэгддэг Айдахогийн Кетчум нэртэй жижигхэн суурнууд тэд нүүцгээсэн. Хемингуэй энэ хотод 1959 онд худалдаж авсан өөрийн гэсэн байшинтай байсан юм байна. Хөдөө бույд газар ирээд байр адил нь уулын харьцангуй сайжирсан ч гэсэн Хемингуэй нөгөө Куб дахь амьдралаа. Тэнд үлдээсэн нөгөө номнуудаа бичвэрүүдээ нөгөө санаж өгүүлээд бүр хэцүүхэн байна. Дээр нь эргэн тойрны хүмүүс өөрийг нь тандаад байна, чагнаад байна гэдэг ч юм уу хий зүйл төсөөлөөд байнгын тийм айц төгшүүртэй явах болчих. Иймд ихнэр нь Хемингуйг эмнэлэг твтүүлээд ECT буюу тархийг нөгөө цахилгаанаар цочрох тийм эмчилгээ хийлгүүлсэн байгаа юм л та. Хемингуэй 1961 оны 1-р сард эмнэлгээс гарахдаа ийм эмчилгээ бүр 10-аас 15 удаа хийлгэж байгаарч. Тухайн цагийн баримтуудыг харахаар Хемингуэй сэтгэл гутралаа эмчлэх гэхээсээ өндөр даралтыг нь буулгана гэсэн тэр ихнэр найз нөхдөдөө ятгалгад итгээд ийм эмчилгээ хийлгийг зөвшөөрсөн болтоо. Гэтэл тэр 2-р сард нь болох нөө Джон Кеннедигийн тангараг өргөх ёслол зориулсан үгийг нь бичих ёстой байсан байгаа хгүй бол. Энд чинь агуу хүн учраас тийм байна. Гэтэл эмнэлгээс гарсныхаа дараа бүтэн 7 хоног яаж чигээд 2-3 өглөөс цааш юу ч бичиж чадахгүй байна. Тэгтэл чинь нөгөө асал агуу ерөнхийлөгчнэр нэг шүү дээ энэ чинь тий. Арьс өнгөний үзэл эднэр чинь байхгүй болгодог. Тэгтэл нөгөө нөхрий чинь ингээд ерөнхийлөгч ингээд тангараг тавих үгээ хэлэх гээд хахад нь 2-3 өглөөстэй суугаад идэг. Ингээд 7 хоног. Энд чи юу гэсэн үг гэхээр амьдралдаа анх удаа бичиж чадахгүй байгаа. Мөн ном уншиж чадахгүй байгаа энэ чинь Хемингуэй мэдж авч байгаа гэсэн үг. Тэгэхээр санаа сэтгэлээр бүр хямарч гүцэж тэгж байгаа юм. Гэхдээ амьдралынхаа сүүлийн хэдэн сарын үед ер нь ердийн үед бусадтай бүр үг солих одоо нэг ингээд бүр үг дунд цөөрцөн. Энэ чинь юм ярихаж хэлсэн. Гэхдээ 90 сар бол ухаан тайсны хүмүүс нь батлаад байна. Ухаан сар нь ирүүлээ өөр юм ярих дург болсон. Зожигд болсон. Ярихаас ч дург нурч байгаа юм тийм. Тэгсэн 1961 оны 4-р сарын 21-ний өдөр нөө ихнэр Мэрин Хемингуйг гартаа буу барьчаад галын өрөөндөө сууж байхдаа таарчихгүй. Тэгэхээр Мэри сандраад имж дуудаад нөхрөө эмнэлэгт хүргэжээ. Хемингуй ахаал нөгөө хид удаа тархины цахилгаан эмчилгээнд орж ирэх. За ингээд 6 сарын 30-нд гэртээ ирж байгаа юм л эмнэлгээс. Харин эмнэлгээс гарснаас 2 өдрийн дараа буюу 61 оны 7-р сарын 2-ны үүрээр Хемингуэй ангийн буугаар өөрийгөө буудаад амиаг өвтгөх штеп. Яг эцэг шиг. Эхнэр Мэрин болохоор нөхрөө католик шашны ёсоор нутаглуулахын тулд нөгөө бууга цэвэрлж байгаа санамсаргүй сумаалтцсан үхэл нь ердөө золгүй явдал байсан гэж уул нь ингэж хэлж байгаа юм л да. Гэхдээ алдарч цуутай зохиолч ирийг амиа хорлсон гэдгийг Америкт ир мэдчихсэн. Эрнест Миллер Хемингуэй 20 хоногийн дараа уулын 62 нас хүрэх байсан. Төрсөн аав нь мөн л амиаг үтгсэн болохоор Хемингуйг удам дамжсан ямар нэгэн сэтгцэн эмэгтэй байсан гэж хялбархан дүгнэх хүн олон бий л дээ. Ялангуяа маань сүүлчийн өдрүүдээр Сильвио Плат гэдэг одоо дугаартай те та бүхэн маань санаж байгаа л тэнд чим ингээд нэг удам дамжсан амиа оролтоос яваад байдсан шүү дээ. Хэсэг судлаачд болохоор Хемингуйг үнэхэрч геомохроматоз гэдэг төмрийн илүүдэл гэдэг тийм удам дамжсан эмэгтэй байсан гэж үздэг юм байна л да. Сонин бод төмрийн илүүдэл гэдэг удам дамжсан эмэг гэж би анх удаа сонсч байна. Нобелийн шагнал зохиолч маань 1-р хэлбэрийн төмрийн илүүдэлтэй байсан гинэ. Энэ болохоор 60-ад оны ихээр бүр онцлогдсон байсан байна. Харин төмрийн илүүдэл нь
зарим тохиолдолд сэтгцэд сөргөөр нөлөөлдөг, сэтгэл гутралд хүрэх магадaltaй байдаг нь бүр хожим 90 онд тогтоогдсон юм байна. Сони тий. Тийм байна. Гэхдээ мэдээж ганц төмөрийн илүүдлээр амиа хорлох сэтлийг тайлах боломжгүй шүү дээ. Судалгааны үүднээс чинь ямар ч үндэслэхгүй зүйл болно. Хэрв Хемингуейхний дунд үнэхээр удам дамжсан ямар нэгэн эмгэг бий гэвэл тэр нь сэтгцийн хоёр төрлийн эмгэг буюу нөгөө bipolar disorder л баг. Энэ хамгийн өндөр магадaltaй. Хэдий тийм ч гэсэн удам дамждаг амиа хорлох сэтэл, гэр бүл доторх амиа хорлагчийн ген гэх мэт үг гэллэг Хемингуей удам угсаатай холбогцоор ирсэнд бас гайх зүйлгүй юм бэл. Үүнийг бүр Хемингуей хараал гэж нэрлэдэг юм байна. Алдартай зохиолч оролцуулаад энэ удам угсааных нь нийт 7 хүнээ амиа хорлолтоор алдсан. Хемингуей чинь айлс зургуулаа гэсэн шүү дээ. Эмэгтэй дүү Урсулаа 66 онд амиа хорлолцсон. Бага эрэгтэй дүү Лестер 82 онд амиа хорлолцсон. Хемингуей ууган хүү нэг Жек гэдсэд Жекийн дунд охин буюу зохиолчийн нөгөө ач охин загвар өмсөгч Марго 96 онд амиа өвтгцэн. Тэгээ Хемингуей аав нь амиа хорлолцсон. Тийм. Өвөө нас үстэй. Өвөө нь амиа хорлох гэж оролцсон тийм. Тий. Тэгээ Сильвия Плац чинь тэ энэ удам дамжихыг гэхээс ингээ хүүхдтэй болохгүй ингээд явж байгаа. Тэгээд хүүхдтэй болсон ч амиа хорлолтой шүү дээ. Тэр нэвтрүүлгийг санаж байгаа л тий. Ямар амар юм бэ ч гэдэг. Амар гоц. Тийм байна. Харин тухайлан нөгөө Эрнст Хемингуей амиа хорлох болсон шалтгааны тухай ярихад хамгийн түрүүнд олон удаагийн нөгөө тарих толгойн гэмтэл нь маш их анхаарддаг. Зөвхөн махан биеийн хувьд гэхэд л эн чинь ахлах ангитай Америк хөлбөмбөг тоглодог байхасаа л тарих толгойгоо дөргөөж эхлээд л түүнээс хойш тэр хичнээн их юм туулсан билээ те. Энэ нэвтрүүлэг дээр хідэн удаа бараг тарихны гэмтэл авч байгаа. Тэглээ. Дайны талбарт нөгөө шархснаас ахуулаад бух тулааны үеэр нөгөө хавиргаа хугалсан, толгой дээр хүн чилтэй цонх унагсан, согтуудаа хидэд удаа мэдээж толгоороо газар савсан байгаа юм чинь. Гарын шүрмсөө гэмтээсэн. Дээр нөгөө автомашины осол, онгоцны осол, мотоциклийн осол, хээрийн түүмрээс амьд гарсан. Илэгний гепатит Б, малын боом, цусан суулга, халдварт ёлом, чихрийн шижин гэд хичнээн өвчнөр шаналж байсан гэхээр Хемингуей хэдий адал явдлаар дүүрэн ч гэсэн тун анхаарал болгоомжгүй амьдэрсэн энэчээс харагдаж. Ялангуяа толгоор юм мөргөн тархиа хөдөлгөн дөргөө гэдэг огт толон биш шүү дээ. Хемингуйгийн 9-10 удаагийн толгой ноцтой бэртэл гэмтлээ бүрэн гүйц дэмжлэгүүдээр хугацаа алдаж бүр нэмж гэмтээд байсан нь богино хугацааны ой самжаа алдах. Нөгөө хий юмнаас айш түгших сэтгэлээр унахт нь хамгийн ихээр нөлөөс нь мэдээж тодорхой. Үүн дээр нөгөө сэтгэл гутралын түүш гэж нэрлэгдэг. Нөгөө арх согтуур сундааны донтолт. Дайны үеэс үлдсэн нөгөө травма буюу сэтгэлийн шарах. Магадгүй бүр эцэгхийн нөгөө дарамт шахалт хүчирхийлэгч нэмэгдэнэ. Энэ бүгдийн нийлбэр л баггүй. Гэвч эцээст бичиж чадхаа бойсон л Хемингуейд жинхэнэ хүлээсэн. Тийм байна. Уран бүтээлч хүнд үүнээс дор зүлгэж хаах вэ? Тэр өмнөх бүх юмнуудаа даваад гарцсан. Тий. Бичиж чадхаа болол. Тий. Тэгэхээр энэ хамгийн яг тэр амиа орлох гол зүйл нь ч гэж магадгүй. Тийм байна. Final Destination гэдэг кино байдаг шүү дээ. Хүлгээл ертөнц ингээл зүтгээд идэг. Бараг түүний амьдралаас сэтгүүлсэн ч гэж мэдгээр. Харин тийм ээ. Өстө ийм гэж бодог байгааз тийм байна. Өстө гайхаж байна. Гэтэ бас л бахархалт ирэх юм аа. Тийм тий. Энэ болгоныг давж туулаад. За баярлалаа зандаа. За баярлалаа. За сүүлчийн өдөр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар инх өндөрлж байна. Өнөөдрийн дугаарыг энгийн бөгөөд төгс хаадалаа болон худалдааны салбарыг дэмжигч Ариг банк ивент итгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр Сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгийн Од Мөндөр радиогоор хүрсэн. За зандаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаачлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм аа.
шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.